Сайн байцгаана уу? Би өнөөдөр даалт ухамсар болон мэдрэлийн системтэй холбоотой уншиж, судалж, сонсон зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн. За тэгээд даалт ухамсар маань бидний ихтгэл үнэмшил, энэ олон жил туулж ирсэн бүх зүйлийг хэрхэн хадгалаад мэдрэлийн системээр дамжуулаад бидний автомат хариу үйлдэл яаж илэрдгийг, энэ нь амьдралын чанарт хэрхэн нөлөөлөд байгаа зэргийг тайлбарлахыг хичээлээ. За та бүхний мэдж байгаагаар даалт ухамсар гэдэг бол тархины ихэнх хувийг аваад явж идэг. Ерөнхийдөө бол нэг 90-95% авч явдаг гэсэн тоо баримт байдаг ч гэсэн энэ яг эцсийн байдлаар батлагдаагүй юм байна л да. Тэгэхээр амьсгалах, зүрхний цохилт, хоол боловсруулах гэх мэтчлэн бидний ил ухамсартай бодохгүй байгаа бүх зүйлийг даалт ухамсар маань хариуцаад аваад явж идэм байна. За мэдрэлийн систем маань ерөнхийдөө хоёр үндсэн бүтцээс бүрдэж байгаа. Central Nervous System буюу тархийг нугастай холбож байгаа төвийн мэдрэлийн систем. За Peripheral Nervous System буюу биеийн бусад бүх хэсэг рүү тархсан мэдрэлийн системийн бүтэц гээд хоёр хэсгээс бүтэж байгаа. За бидний тархи болохоор нийт 86 тэрбум нейронуудтай ба бие маань бүх энергийн 20%-ыг ашиглаад явж идэг юм байна. За тархины нейронууд секундэд 120 м хүртэлх хурдаар хурдлах чадвартай ба биднэрт төрж байгаа emotion сэтгэл зүйн байдал дээр үндэслээд биохимийн сигналуудыг болон цахилгаан импульсээр дамжуулаад мэдээлэлээ дамжуулж идэг. Тэгэхээр бид нар ингээд ил ухамсартаа шийдвэр гаргаж ийн энэ зүйлийг хий чи ингэ чи тэг чи ингээд ярьчи гэдэг маань бидний ил ухамсарт гарч байгаа шийдвэрүүд үйл явдал боловч цаана бидний биеийн бүх бүтцийг за тэгээ гинтийн үйл явдал тохиолдлоо гэхэд тэр хариу урвалуудыг бидний даалт ухамсар хариуцж байна гэсэн үг. За тэгээ хүний мэдрэлэл өвчнийг мэдэрнэ үү гэхээс биш тархи өөрөө өвчин мэдэрдэггүй хэрэгтэй юм байна л да. За тэгээд мэдрэлийн систем маань өөртөө байгаа мэдээллийг өөрчлөх тухайн шинэ мэдээлэл дасан зохицох чадвартай гэвэл тийм. Энэ чадварыг neuroplasticity гэж нэрлэдэг. За энэ neuroplasticity-гаар дамжуулаад шинэ эсийн холбоосууд үүсээд түүнийгээ бэхжүүлж чадсанаар даалт ухамсарт байгаа тэр мэдээллийг өөрчлөх, шинжлэх бүр ингээд автомат response болгох тийм боломжтой юм байна. Тэгээд яагаад бид нар ингээд шинэ орчинд орох шинэ сургууль юм уу шинэ ажилд орох өөр улс орн руу нүүх эсвэл ямар нэгэн ур чадварууд шинээр сурах үед за тэгээд муу зуршлуудаас салах үед аюу тийм хэцүү тухгүй мэдрэмжүүд үүсээд байдаг штеп. Яагаад тэгдэг вэ гэхээр бидний тархи болон мэдрэлийн систем familiar буюу өөрөө мэддэг өөрийнхөө дасан зохицсон тэр зүйлийг бидрээс нэхэд идэм байл та. Тэгээд тэр танил зүйлсийг нь өөрчлөөд ирэхээр аюу тийм тухгүй орчин нөхцөлд үүсэж байна гэсэн үг бие дотор маань. Тэгээд тархи маань болохоор энэ зуршлууд надад хэрэгтэй сайн зуршил, энэ хэрэггүй муу зуршил, энэ сайн зүйл, энэ муу зүйл гэдгийг ялахгүй байна гэсэн үг. Өөрт чинь хичнээн хэрэгтэй шинэ зуршлууд үүсгэх гээд оролдож илаа шинэ мэдээллүүдийг авлаа гэж бодсон ч гэсэн танил бос учраас энийг аюултай гэж үзээд байгаа хэрэг байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ ил ухамсараараа за энэ зуршил маань надад хэрэггүй шүү энэ муу шүү гэж мэдж байгаа хэрнээ өөрчилж чадахгүй бие маань нэхэд байдаг зүйлсүүд байдаг. Наад захын жишээ нь бол тамхи татах тамхи татдаг хүмүүс болохоор энийг болио гарах юмсан гэж яриад яваад идэг хэрнээ болж чаддгүй. Яа тэгэхээр бие мэдрэлийн систем нь тухайн тамхинаас гаргаж үүсгэж байгаа бүх тэр төрлийн бодисуудад донтоод тэрийг нэхэд байна гэсэн үг байхгүй юу? За бас нэг жишээ аваад ярих юм бол дандаа нэг токсик төрлийн харилцааг өөртөө татаад идэг хүмүүс байдаг. Токсик хүнийг ч юм уу эсвэл өөрөө токсик байгаад ч юм уу. Яагаад вэ гэхээр тухайн хүний тархи нь мэдрэлийн систем нь энэ миний хувьд аюулгүй танил дасал болсон мэдрэмж юм а гэд кодлчихсан байгаа учраас тэрийгэ дахин татаад идэг гэсэн үг байгаа байхгүй юу? За мэдрэлийн систем нь бидний биеийн бүх харилцаа холбоог явуулж идэг систем. Гол зорилго нь биеийн дотор болон гадна талд юу болоод байна вэ гэдгийг байнга хянжидаг үүрэгтэй. За гинтийн үйл явдал тохиолдлоо гэхэд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг бас хянжидаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл биеийн дотоод удирдлагын систем гэж ойлгоход болно. Энэ нөхцөл байдалд би тайван байх ёстой юу? Эсвэл илүү хараа хяналттай ажиллаж байх ёстой юу? Зүрхний цохилт хурцсах уу, удаашрах ёстой юу? Биеийн халуун ямар байх ёстой вэ гэх мэтчлэн бүх зүйлсийг хянаж зохицуулж идэг. Аюултай нөхцөл байдал байна уу, үгүй байна уу гэдэг дээр маш хурдан түн шинжилгээ өгөөд бие тохиоллуудыг илгээж идэг гэсэн үг.
За мэдрэлийн систем маань ер нь үндсэн хоёр араатай. Нэгдүгээр араа нь flight or fight mode буюу sympathetic мэдрэлийн систем гэж байгаа. Энэ үед бид аюултай нөхцөл байдал үүсээд шүү, занал хийлэл үүсээд шүү гэсэн тохиолдлуудыг байнга илгээж идэг гэсэн үг. За жишээ авах юм бол бид нар за нэг хүн шөнөөр ингээд алхаа явж илаа гэж бодъё. Гинт артаас нэг хүн дагаад байгаа ч юм шиг эргээд харсан чинь нэрээ нэг хүн байдаг тийм. Энэ тохиолдолд sympathetic мэдрэлийн систем итгэвчээд за хариу үйлдэл үзүүлэх үү, замаа өөрчлөх үү, яах вэ гэд тохиолдлуудыг хурдан өгөөд шийдвэрийг хурдтай гаргаж идэг. Энэ маань бидний ил гэхээс илүү даалт ухамсарт явагдаж идэг байна шүү дээ. Мэдрэлийн системийн түвшний хэмжээнд. Хоёрдугаар араа нь болохоор тайван мод буюу parasympathetic мэдрэлийн систем. Энэ parasympathetic мэдрэлийн систем итгэвчснээр хүн илүү аз жаргалтай, тайван байх бөгөөд бас эдгэрч идэм байна. Тэгээд би аюулгүй байх шүү гэсэн тохиолдлуудыг илгээж идэг. За гэтэл нэгдүгээр араанд буюу одоо тэр fight or flight mode-н дээр хитрхи их удаад ирэхээр стресс үүсээд энэ маань удаан хугацаанд хроник буюу бүр ужиграад ирдэг. Энэ үед хүн маш их тайван бус, түгшүүртэй, альва зүйлд аюул их реакц үзүүлдэг те эсвэл огцон ууртай ч юм уу. Тэгээд унтахад төвөгтэй байдал үүсдэг, хитрүүлэн боддог, эсвэл зарим тохиолдолд хүмүүсийг бүр хит их ая талыг нь засдаг ч юм уу. Иймэрхүү зүйлсээр илрээд идэг. Монголчууд маань одоо ингээл аягүй их стресстэй байгаад байна гэж яриад идэг штэ. Зам дээр ингээл машин барьж явахдаа ч юм уу хоорондоо хэрэлдээл. Энэ маань яагаад байна вэ гэхээр бидний энэ flight or fight mode хитрхи их идэвчээд стресс болцсон байна. Энийгээ тайвшруулаа гэсэн тохиог өгөөд байгаа хэлбэр байхгүй юу? За тэгээд уг нь бол нэгдүгээр араа маань биднийг амь зуухад амь тэмцэхэд аюулгүй байдлыг өөрөөсөө гаргахад нэн чухал үүрэгтэй ийм араа байгаа юм. Одоо дээр үед хэдэн сая жилийн өмнө хүн төрөлхтөн агууд амьдардаг байсан үед бол өөрийгөө болон хайртай хүмүүсээ уг аймгаа хамгаалахын тулд ямар нэгэн мачин араатнаас сэргийлэхийн тулд энэ систем хүчтэй идэвхждэг байсан гэж үзэж байгаа. Гэтэл өнөө цагт биднэрт тийм аюул занал хийлэл байхгүйг мэдсээр байгаа хэрнээ байж болзошгүй аюул занал хийллээс одоо энэ бодлуудаас үүсээд бид нар нэгдүгээр араандаа байнга ороод байна гэсэн үг. Ямар ч амтан нэгдүгээр араан дээр буюу энэ fight flight mode-н дээр удаан хугацаанд эрүүл явах боломжгүй юм байна л да. Судалгаагаар одоо батлагдсан. За ингээд энэ модон дээр удаан яваад хахаар ходоодны шархлаа үүсэх, даралт ихсэх, багасах, нүд харанхуулах, амьсгал давчдах, унах гэх мэтчлэн бид маш олон төрлийн өвчлүүд үүсгдэг. Сэтгэл зүйн өвчлүүд ч гэсэн дагаад үүсч идэг. Уг нь бол аюултай нөхцөл байдалд орлоо гэсэн тохиолыг үгэнгүүтээ гүү штэ эн чинь тийм аюултай зүйл биш шүү гэдгийг ойлгонгуудаа хоёрдугаар араандаа шилжиж орж явах хэрэгтэй. Жишээлбэл нөгөө харанхуй гудамжинд явж байгаад араас хүн дагаа явж яснаа өөр тишээ эргээд явчлаа гэж бодгоод энэ хүн чинь намайг надад аюул занал хийл учруулаагүй юм биш тэгээд буцаад тайвширч явах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Гэтэл гол асуудал нь болзошгүй аюул гэж нэрлэдэг байгаа тэр зүйлс маань ужиг стресс үүсгээд за тэгээд эдгээр маань бидний амьдралын асуудлуудын гол суурь нь болоод байгаа юм байна л да. Яагаад тэгвэл би чинь байнга аюултай гэсэн мэдрэмжийг аваад байгаа юм бэ? За энэ маань даалт ухамсартай, нягт уялдаатай. Бидний амьдралын хизээ нэгэн цагт болж исэн үйл явдлууд биднэрт гүн цочрол өгсөн одоо ямар нэгэн ивентүүдээс хамаарат бидний мэдрэлийн систем идэвхжсэн байдаг. Тэрнээр бид нар өөрийн ирэхгүй ил ухамсараараа үйлдэхгүй ч гэсэн даалт ухамсараараа реакц үзүүлээд байдаг. За хүүхэд насндаа хүчирхээлтэй гэр бүлд өссөн хүн байлаа гэж бодъё. Аав нь согтуу ирээл, зодон цохоо хийгээл, эсвэл байнга хэрүүл үсгээд ч юм уу. Тухайн нөхцөл байдал тэр зүйлийг даваад гарсан хүний хувьд тодорхой хэмжээнд танил дасал болчихсон байдаг. Эргээд өөрөөр хэлбэл хүчирхээлтэй гэр бүлд одоо байх тэр одоо боломжтой гэсэн үг байхгүй юу? Нөгөө талаасаа ийм нөхцөл байдалд өссөн хүний мэдрэлийн системүүд нь маш эмзэг одоо мэдрэмтгий болцсон байдаг. За хүүхэд насндаа байнга ганцаараа үлддэг байсан байлаа гэж бодъё. Ямар нэгэн тийм одоо хайр инэрлэр дутагдсан ээж аав нь амар завгүй байнга ажиллаж идэг ч юм уу. Энэ үед хүн ганцаараа байх нь аюултай гэсэн тэр тохиолдлыг өөртөө суулгацсан байж болдог. За ямар тохиолдолд илэрч гардаг вэ гэхээр
хоёр хос байлаа гэж бодоход нэг нь нөгөөдхөө контролдох гээд үзээд шүү дээ. Одоо удирдах гал бүх зүйлийг хяналтандаа байлгах гал нөгөө хүнээ өөрийнхөө нь байлгаж өгөхгүй яг хаана юу хийж яваад байна чи яг хизээ ирэх юм ч гэдэм үү нөгөө талаараа хартай байгаал энэ маань яг цаад одоо үндсэн чанартаа тэр хүнд ганцаараа би үлдэхгүй хаягдахгүй энэ хүн надаас яваад өгөхгүй гэсэн айдас буюу ганцаардал тэнцүү айдас гэсэн тийм мэдрэлийн системүүдийн хариу үйлдэлүүд яваад байгаа байхгүй юу? За амьдралд чинь мөнгө санхүүгийн асуудал аюул их байсан гэж үзье. Тэгвэл мөнгө тэнцүү аюул гэж ойлгож болно. Дансаа шалах гад ч юм уу мөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудлууд үүсэнгүүт л би чинь шууд симпатетик мэдрэлийн системдээ ороод энэ аюултай нөхцөл байдал үүсээд ишүү гэсэн тохиолдлуудыг бүх мэдрэлийн системээр дамжуулаад өгч идэг. Аав нь ээжийг нь хаяад явсан тохиолдол байлаа гэж үү. Ээж нь ингээд нүдэн дээр нь уйлал, стресстэй л амар их сэтгэл зүйн гүн хямралд ороод энэ үед тухайн хүн харилцаа холбоо буюу relationship чинь аюултай байна гэж авч үзсэн байх боломжтой. Тиймээс эндээс ингээд сэргийлээд өөртөө блокууд үүсгэж байна гэж ойлгож болно. Тэгэхээр амьдралын ямар нэгэн зүйл одоо хизээ нэгэн цаг тохиолдсон ямар нэгэн зүйлсээс хамаарат мэдрэлийн системийг хит идэвхжүүлснээс болоод тэр нь даалт ухамсарт хадгалагдчихсан байна гэсэн үг. Даргыг чин дуу хоолой нэг эвгүй юм шиг сонсогдоол тий ярьж байгаа хэлж байгаа. За эсвэл дансны үлдэгдлээ шалах гэсэн чинь аюу тийм тухгүй төгшөөртэй ингээл шалах болгонд стресс үүсэл хин нэг нь таалагддаг хүн рүүгээ бичлээ гэхэд нөгөө хүн нь хариу мессеж бичихгүй байх ч юм уу. Ийм зүйлсүүдээс болоод бидний мэдрэг болцсон тэр мэдрэлийн систем энэ зүйл надад аюул занал хийлэл өгөөд байна шүү гэдэг горим дээр ороод итгэвчээд идэг. Тэр даргад, тэр мөнгөнд эсвэл тэр хариу бичихгүй байгаа залууд асуудал нь байгаа юм биш. Гол асуудал нь мэдрэлийн систем чинь амьдралд тохиолддог энгийн л зүйлсийг аюултай байна шүү гэж хараад агаад байгаа байхгүй юу? Тэгээ хүндрүүлээд ингээд яваад байна гэсэн үг. Тэгэхээр мэдрэлийн систем маань энэ аюултай юу гэл ингээ байнга асуугаад нэг тийм гаццсан хэлбэрт орсон байна гэсэн үг. Энэ бүхний цааталд юу байна гэхээр үл итгэх одоо мэдрэмжтэй итгэлийн тухай асуудал явж байна гэж харж байгаа. За юу вэ гэхээр би өөртөө итгэхгүй байна. Би нөхцөл байдлуудад итгэхгүй байна. Миний эргэн тойронд байгаа бусад хүмүүст би итгэхгүй байна. Эсвэл энэ амьдралд би итгэхгүй байна. Тодорхойгүй нөхцөл байдлуудад би итгэхгүй байна гэсэн үйл итгэлтэй холбоотой одоо энэ зүйлээс болоод бид нар байнга мэдрэлийн системээ fight or flight модон дээр идэвхжүүлээд байна гэсэн үг. Тэгэхээр бидний засах ёстой юм энэ үйл итгэлийг үгүй ээ. Би аюулгүй байна шүү. I'm safe гэж дахин хэлж ойлгуулах ёстой болоод байгаа. Мэдрэлийн системээ одоо бүрэн эдгээгээд өөртөөгөө тулж ажиллаад тий өөрийнхөө одоо бусад хүмүүсийн хэлээд байгаагаар бол траума, шарах, блок юу гэдэг энэ бүхэнтэйгээ тулж ажиллаад одоо нормал болчлоо, хэвийн болчлоо гэж үзье л да. Тэр үед хүн ерөөсөө стресстгүй байх үгүй л үгүй. Мэдээж хүний амьдралд гинтийн явдлууд тохиолдно. Бидний flight fight mode юм уу нэгдүгээр араандаа бид нар орох шаардлага тохиолдол үүснэ. Стресс ямар нэгэн санаа зовнох тохиолдол асуудлууд үүснэ. Гэхдээ энийг хитрхи хүндрүүлэн бодоол огцом хариу үйлдэл үзүүлэл реакцлаад байхгүй. Бид нар энийг илүү ажиглагчийн байр сууриас харж сурна гэсэн үг байхгүй юу? Аюул харанх гэсэн одоо сигналыг өөртөө өгөх нь багасаад ирнэ гэсэн үг. Тайвшраад ирнэ. За тэгээд орчин үед олон одоо хэрэглэж болох багчууд байна л да. Амьсгалын дасгалууд тий EFT tapping гэдэг одоо өөрийнхөө биед хүрэх ч юм уу, өөрийнхөө биеийг сэгсрэх ч юм уу, ийм одоо түүлсүүд олон байдаг болсон. Гэхдээ энэ бүхний нэг асуудал нь юу вэ гэхээр яг тэр гол үндсэн суурийг нь эдгэхгүй байгаад байдаг байхгүй юу? За, буруугаар битгий ойлгоорой. Энэ одоо тухайн нөхцөл байдлуудад бидний биеийг би аюулгүй шүү гэсэн тэр нөхцөл байдалд аваачиж өгөхөд туслах зэвсгүүд мөн үү гэвэл мөн. Гэхдээ яг цаад талаасаа үүсгээд байгаа тэр асуудлуудтайгаа тулж тэрийгэ эдгэхгүй бол дахин энэ нөхцөл байдалдаа ороод дахин нөгөө аюултай гэсэн гормоо идэвхжүүлээл стресстэй л байна гэсэн үг. Дахин энэ зэвсгүүдийг ашиглах шаардлага үүсэл байна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр мэдрэлийн системээ тайвшруулж эдгэхэд алхам номер 1 юу вэ гэхээр бидний итгэл үнэмшлүүдэд аюултай гэж бодоод байгаа тэр зүйлс юу вэ? Өөрөөр хэлбэл миний мэдрэлийн систем юуг аюултай гэж хараад байна вэ гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй, олж илрүүлэх хэрэгтэй. Үгүй гэж хэлэх юм бол би хүмүүст гологдно. Асуудал үүссэн бол миний харилцаа одоо ингээл дуусчлаа.
Эсвэл амраад суух юм бол энэ бол залхуурал тий. Бүх зүйл миний хараа хяналтаас гараад нураад унчна. Би төгс байхгүй л бол хинч намайг хайрлахгүй. Эхнэрийнхээ юм уу нөхрийнхөө урдуур хийж бүхнийг одоо хийж өгч зохицуулж өгөхгүй л бол энэ хүн намайг хаяад явчихна. Эсвэл энэ хүнийг хараа хяналтандаа байлгаад бүх үйл алхмуудыг хэмжаахгүй бол хардчихахгүй бол би шархлаад үлдчихнэ. Би үнэн сэтгэл хөдлөлөө харуулах юм бол энэ хүмүүс намайг тоохгүй гих мэдчлэн амьдралд чинь яг ямар зүйлс дээр мэдрэлийн систем чинь хит их итгэвчээд аюулгүй байгаа, тухгүй байгаа, чамайг стресстүүлээд байна вэ гэдгийг олж илрүүлэх нь чухал гэсэн үг. Энэ гацчихсан мэдрэлийн системийн одоо нэг илрэл багхгүй юу энэ бүхэн чинь. Зүгээр сууж чаддгүй төгшөөд байдаг бол одоо би амарвал бүх зүйлээ алдна гэсэн тийм айдастай мэдрэлийн систем чи итгэвчээд байна гэсэн үг. Нэг жишээ нь бол би өөрөө одоо оройн цагаар ажиллаад дуусгаал за нэг жоохон кино харчий да эсвэл дуртай намаа уншчий да гэл ингээл хөвтөл. Тэнгүүд тарих ингээд юусоо зүгээр байхгүй. Тэр газар унтсан тоглоомыг аваад тавьчих. Тэр угаагаад тавьсан хувцснуудыг нэг ихвчээ. Эсвэл ажил дээр ирсэн имэйлүүдийг шалгачих. Ингэхгүй л бол болохгүй юм шиг тэр тохиолдлуудыг надад өгөөд тайван амарч сууж чадахгүй байсан гэсэн үг. Энэ маань цаана миний мэдрэлийн систем хэрвээ чи энэ бүхний хяналтандаа байхгүй бол чи бүх зүйл чиний хяналтаас гараад эмх замбраагүй байдал үүсэн шүү гэсэн аюултай шүү гэсэн тохиолдлуудыг илгээгээд байсан гэсэн үг. Тэгээ би одоо хүртэл энтэйгээ тодорхой хэмжээнд нүүр тулаад тэмцэхийг хичээж байгаа. Өөрийгөө амраад сурахыг хичээж байгаа гэсэн үг. За хүмүүст хит сайхан хандаад байдаг хүмүүс байна гэж бодъё л доо. Ерөөсөө өөрийгөө бодохгүй тий бусдад хитрхи их одоо бусдыг please хийдэг. Ийм хүмүүс тэд намайг хаяад явна шүү. Би ингэж хичээхгүй л бол намайг тоохгүй шүү гэсэн айцтай яваад байна гэсэн үг. Энийг л олж илрүүлэх нь чухал байгаад байгаа юм. За хоёрдугаар алхам нь болохоор эерэг жижиг алхмуудаар аюулгүй байдлыг үүсгэх гэж байгаа. Альва итгэл үнэмшлийг бодчиж өөрчилдөг юм байна л да. Заавал мэдэрч туршиж өөрчилдөг юм байна. Одоо амарч чаддгүй байлаа гэхэд миний жишээн дээр утсаа оролдохгүй, өөр хүнтэй ярихгүй, ямар нэгэн зүйлд анхаарахгүй зүгээр 5-аас 10 минут суух. За тэгээд энийхээ дараа би чинь ингээд 5-10 минут амраад юу ч хийхгүй суулаа гэхэд би аюулгүй л штэ. Бүх зүйл миний хяналтанд байгаа хിവэрэл байна штэ тий. Ямарваа нэгэн зүйлс эмх цэцтэй байж болж штэ гэдгийг өөртөө одоо ятгаж итгэн үнэмшүүлж гин гэсэн үг. За үгүй гэж хэлж чаддгүй хүн байгаа бол баг-багаар тэрийг өөртөө сургах. Бүх зүйл дээр үгүй гэд хэлээд байна гэсэн үг биш шүү дээ. Энэ бол угаасаа мэдрэлийн систем чинь энийг зөвшөөрөхгүй, энийг аюултай байдал гэж үзэж байгаа учраас зөвшөөрөхгүй гэсэн үг. Чамд таалагдахгүй байгаа, явахыг хүсэхгүй байгаа зүйлдээ үгүй ээ уучлаарай баярлаа гэдэг ч юм уу те. Баг-багаар ямар нэгэн зүйлсээр үгүй гэж сураад өөрийнхөө тэр байдлыг итгэл үнэмшлийг аюулгүй гэдгээ өөртөө ойлгуулж үнэмшүүлэх ёстой гэсэн үг. За 3 дугаар алхам нь болохоор тухгүй байдалдаа дасан зогцох. Жишээ авах юм бол олон хүний өмнө ярихыг хүсдэг хэрнээ маш их айцтай хүн байлаа гэж бодъё. Тэр хүний хувьд 10,000 хүний өмнө яриад гарахад юу болох вэ? Зүрхнийх нь цохилт нь хурцсаал, даралт нь нэгсэл, гарынх нь алга хөлрөөл, амьсгалан дээрдээд бүр ухаан алдаад унахч магадaltaй байхгүй юу? Тэгэхээр ийм том алхмууд огцом авах гэхээсээ илүү тухайн тэр мэдрэлийн системдээ суурилсан итгэл үнэмшлийнхаа эсрэг жижиг алхмууд авах хэрэгтэй. Өөрийнхөө дотны хүрээлтэд байгаа үедээ за би нэг 2 минут хундагны үг хэлчихьяач гэдэг юм уу. Ингэж жижиг алхмууд авснаар өөрийнхөө итгэл үнэмшил буюу те одоо мэдрэлийн системийн тэр хариу үйлдэл үзүүлээд байгаа айдсынхаа эсрэг алхмуудыг авч өөртөө би энийг чаддсан байна гэсэн итгэл үнэмшлийг баттгаж өгч гинэ гэсэн үг. Одоо хин нэгэн хүнтэй харилцаал чи нэг хүнд нэг хүн чамд аягүй их таалагдаад харилцаал явж илаа гэж бодоход нөгөө хүн чинь чамаас зайгаа аваад юу ч бичгээ болчлаа гэж бодъё. Энэ үед хүний биед те би хаягдж байгаа юм биш үү, би ганцаараа биш үү гэдэг ч юм ингээд маш их аюул төгшүүрийн тохиолдол илэрч идэг. Тэгээд тухайн мөчтөр хүн өөртөө юу гэж хэлэх ёстой вэ гэхээр за зүгээр штэ инглигээд би бүх зүйлээ алдчихгүй инглигээд би урагшаа хараад амьдрал явна. Магадгүй энэ бүхэн надад илүү сайхан хүнтэй уулзрах үүд замыг нээж өгж байгаа ч юм билүү гэж бодож тэр итгэл үнэмшлөө өөртөө суулгах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд 4-р алхам нь болохоор энэ гаргаж байгаа жижиг алхмуудаа байнга тодотгож тодорхой хэмжээнд тэмдэглэх ёстой. Амар аюултай төгшүүртэй санагдал байсан зүйлс чи яг цагаад болохоор тийм ч нэг сүртэй юм биш байсан юм биш үү? Тэр ойлголтыг өөртөө өгөх ёстой гэсэн үг. What doesn't kill you makes you stronger гэдэг үг гэдэг. Чамайг алчихгүй л бол тэр зүйл чамайг хүчрхэгжүүлж байд юмаа гэд. Тэрнтэй адилхан өөрийгөө би аюулгүй нөхцөл байдалд байна шүү. Энэ үүсэт байгаа одоо зүйлс
миний амь тэмцэлд миний сайн сайхан тийм их нөлөөлж чадахгүй шүү гэдэг тэр хүчтэй бодол мэдрэмжийг өөртөө өгж яхах чухал юм аа. За тэгээд 5 дугаарх нь энэ бүхнийг дахин давтах. Альва нэг үйлдэлийг бодлыг, итгэл үнэмшлийг дахин давтаад байх тусам бидний тархины эсүүдийн холбоос илүү сайжраад батчаад ирдэг. Neural pathways буюу эсүүдийн холбоос батчаад ирдэг. Энэ үед юу болдог вэ гэхээр бидний тэр даалт суусан итгэл үнэмшлүүд, реакцууд, мэдрэлийн системийн тохиоллууд маань өөрчлөгдөөд за тэгээд энэ маань эргээд хариу үйлдэл болон гарахдаа арай өөрөөр гарах боломжтой болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань том огцом алхам хийхгүй байна те тухайн айдас юу гэдгийг тэрнийхээ эсрэг зүгээр л тэр бүхнийгээ илрүүлэн гаргаад за тэгэнгүүтээ тэрнийхээ эсрэг жижиг алхмуудыг хийж эхлээд тэр тухгүй бүстэй тодорхой хэмжээнд өөрийгөө дасгаад тэгээд тэр болгоныгоо бас тодорхой хэмжээнд өөртөө тэмдэглээд ингээд энийгээ давтаад яваад ах юм бол ямар ч зүйлд хариу үйлдэл огцом үзүүлэхгүйгээр тайван байж сурна гэсэн үг. Энэ бол хүн өөрийнхөө удирдлагын системийг бүрэн гартаа авах, өөрийгөө контролдод сурч буй маш хүчрхэг юм алхмад байгаа байхгүй юу? За тэгээ битгий яараараа гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр хүний амьдралд хизээ нэгэн цагт тохиолдсон цочрол өгсөн, шок өгсөн тэр үйл явдлууд маш гүн гүнзгий байсан учраас бидний мэдрэлийн систем өнөөдөр ингээд автоматчдсан байгаа байхгүй юу? Тэгээ тэрийгэ дахин бодоод мэдрээд яваад байсан гэсэн үг. Тэгэхээр яарад хурдан үр дүн гаргах гэхээсээ илүү түрүүн хэлсний дагуу багаар жижигээр эхлээрээ. За эмэгтэй хүмүүсийн хувьд окситоцин маш чухал үүрэгтэй даавар гинэ. Бидний эмэгтэйчүүдийн даавруудыг зохицуулж идэг. За тэгээд биднийг бусдад ойлгогдсон, deep connection үүсгэсэн гэсэн мэдрэмжийг өгж идэг ийм даавар юм байна. Бид нар хайртай хүнийхээ нүд рүү харах ч юм уу, сайхан тэврүүлэхтэй эсвэл дотны хүмүүстэйгээ гоё connection үүсгээд, яриа үүсгээд, чанартай цагийг өнгөрүүлэх үед окситоцин ялгарч идэм байна. Хов жив яриад найзуудтайгаа нэх гоё стресс тайлагдчихлаа гэж ярьдаг штеп. Тэр нь хов живэндээ байгаа юм биш. Deep connection үүсгэснээрээ окситоцин ялгараад бидний мэдрэлийн системийг тайвшруулад тэнцвэржүүлээд өгöd байгаа нэг хэлбэр байгаа байхгүй юу? За тэгээд энэ inner work буюу дотоод өөртөөгөө тулах алхмуудыг үйл ажиллагаа хийхээс гадна бидний эргэн тойронд буюу external ямар нэгэн зүйлээс болоод мэдрэлийн систем маань хит их итгэвчээд амар тийм аюултай гэсэн мэдрэмжүүдийг аваад байна уу гэдгийг нэг шүүгээд үзэхэд гимгүү. Жишээ нь хамтрагчтайгаа үе үйл ойлголцоол хэрэлдээл гэдэг ч юм уу хардуулаад нөгөө хүн чинь чамайг контролдох гээд үзээд байна уу эсвэл чи өөрөө тэгээд байна уу гэдэг дээрээ шүүж үзээд тухайн үүсэт байгаа зүйлийг илрүүлээд арилгах, ярилцаад ойлголцох гэдэг алхмуудыг авах нь чухал юм аа. Тэгээ өнөөдөр намайг сонссон та бүхэндээ баярлалаа. Тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд энийг тайлбарлахыг хичээлээ. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.